Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны таны мэдхүйг их хэл дээрээ төгөөхээр хасчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос мэдчилж байна. За, галуу шоу нэвтрүүлэг болохоор одоо энэ уг нь бол мэдээллийн зорилготой иймэрхүү зүйл байж байгаа. Гэхдээ би одоо илүүтэй нэг хиймэл оюухан нийтлийн мэдээллүүдийг хөргөж исэн. Тэгээд энэ оны ингээ сүүлийн дугаар болохоор хэдүүлээ одоо энэ оноод өгнээд энэ 2025 онд хиймэл оюуны салбарт ер нь юу болж өнгөрвөө гэдэг талаар өнөөдөр ярилцаад тэгээд ингээд дуусгая гэж бодож байна. Тэглээч угаасаа одоо энэ өнгөрсөн 7 хоногт бас хиймэл оюуханы ертөнц нэх айхтар мэдээгээд байхаар юм гарч ирээгүй. За 2023-аас 2024 он буюу одоо өмнөх оныг бол одоо чатботуудын дайны жил гэж хэлж болохоор байсан. Одоо ер нь бол ихэнх чатботууд хоорондоо ингээ ухаанаар өршөлтөө ингээ явж исэн бол энэ жилийг 2024-өөс энэ 2025 оны энэ жилийг бол хиймэл оюуханы одоо хиймэл оюухан ухаантай тийм агентуудын дайны жил гэдэг одоо тэр агентууд байгаа. Гэхдээ тэд нар өөрсдөө хиймэл оюухантай ийм эйжентүүдийн дайны жил гэж хэлж болохоор байлаа. За энэ жил болохоор энэ хиймэл оюунууд одоо эргцүүлэн боддог болоод за дээрэс нь хайлтаа сэгсүүлээд програм ажилуулах функц дуудаг зэрэгээр багаж ашиглаад ийм асуултанд хариулахаас гадна илүү олон төрлийн ийм ажлуудыг хийж чаддаг бас энэ агент гэдэг байгаа юм тий. За физик одоо ертөнцид өөрийн гэсэн энэ биетэй болоод ихээс одоо ийм хүн хэлбэртэй робот гэдэг ч юм уу. Тэгээд үйлдвэрийн одоо аар-сар жижиг сажиг ажлуудыг хүний одоо заавраар хүний одоо хэлээр ингээд хэлсэн заавраар яваад ингээд биелүүлж чаддаг болсон. Тэгээ сүүлийн үед бол бүр энэ гэр орны ажлуудыг ч одоо хийж чадна гэдэг нь бол одоо ингээд нэлээд харагдажсэн шүү дээ тийм. За тэгээд улс төр эдийн засгийн хувьд бол нэлээд том тийм зүйл үйл явдал гэж одоо үзэж байгаа. Ийм хиймэл оюуны одоо технологи бол сансрын энэ технологи болон цөмийн зэвсгээс ч хамаагүй илүү тийм том өндөр импакттай зүйл гэдэг нь одоо гэж одоо энэ те улс төр эдийн засгийн хувьд бол тодорхой зүйл болж байгаа. За Америкийн нэгдсэн улсаас гадна хятад одоо энэ тоглолтод орж ирсэн одоо маш хүчтэй орж ирсэн бүр те. Тэгээ улс гүрнүүдийн хувьд бол өөрсдийн гэсэн хиймэл оюухантай байх нь бол аюулгүй байдлын хувьд бол маш чухал юм байна гэдгийг одоо улс гүрний хэмжээнд авч үзсэн ийм одоо он боллоо. За зохиогчийн эрх интерес ихсүүлээд энэ ард иргэдийн одоо энэ өгөгдөл мэдээллийн аюулгүй байдал тэр гэсэн юмнууд бол маш эмзэгээр одоо ингэж хүн дээр томоор ингэж тавигдсан асуудлууд за эргэцэн хүрээнд талаар хурцаар ингэдэг ийм асуудлууд тэмдэгдэж байгаа. За байгаль экологийн хувьд болохоор юм эрчим хүчний нөөц одоо баялагын хувьд бол угаасаа бид нар хангалттай байна уугүй юу гэдэг. Энэ цаашаа болохоор бүрэн чинь эрчим хүч нь угаасаа байхгүй юм бол бид нар хиймэл оюухан энэс цаашаа явахгүй юм шиг эрчим хүчээр л хязгаарлагдах юм шиг үүдэг. Ийм асуудалд тулгарч байгаа. Хиймэл оюуны баг оршуутай холбоотой ийм асуудал. Энэ эрчим хүчний энэ асуудал одоо нөөц баялагын талаар асуудал. А дээрэс нь энэ өөрөө цагуурын энэ өөрчлөлтөд тэмцэж байгаа яг энэ үднээ таарж байгаа болохоор нэлийн тийм их хэрчим хүч ашигладаг гэдэг утгаараа нэлийн шүүмжилт өртсөн ийм одоо зүйл яж байгаа. За ер нь маш олон асуудлуудыг одоо хүндсэн ийм жил байла. За энэ оныг болохоор би ер нь дүгнээд за ямар технологиуд энэ онд гарч ирвэ гэдгийг одоо хиймэл оюуханы ертөнцид л дүгнээд тэгээд одоо хоёр одоо онцлох зүйлийг нь л энэ онд гарсан хиймэл оюуханд гарсан зүйл дээр гэж онцолж байгаа. За эхнийх нь болохоор DeepSeek R1 гэдэг байна. За ер нь бол оны ихэнд шууд гарсан. Одоо 1 сард гараад ингээд гарч ирээд бүүм болсон. Айхтар том үйл явдлаар л энэ он эхэлсэн. За энэний дараа ярих зүйл болохоор энэ агент одоо энэ ер нь агент гэж юу юм? Одоо орчин үеийн агентууд юу хийж ийн гэдэг талаар иймэрхүү зүйлүүдийг ярих гэсэн. За энэ DeepSeek R1 гэдэг нэг загваруул энэ оны ихэнд 1-р сард хятадын хиймэл оюуны компани DeepSeek R1 гэдэг загвараа танилцуулаад бүр дэлхийг ер нь бол дөргиос. За энэ загвар нь болохоор барууны орнуудын хиймэл оюуханы одоо сургалтаа хийдэг тэр маш өндөр зардлын өчүүхэн баг хэсгээр өөрсдөнтэй дүүцэх хэмжээний хиймэл оюухын сургаад гаргаад ирсэн. За тэгээд судалгааны ажлуудаа болон их кодоо бүр өөртөө сургасан хиймэл оюуханы загвараа хүртэл нээлттэй тавиад тэгээд энэ бүх юм нээлттэй гэж тавьсан. Тэгээд олон нийт үнгүй ашиглуулж эхэлсэн бүр. За ингээд айгүй том ард иргэдийн донд энэ ч одоо ийм хэмтхнаар сургахч болд юм байна. Ийм одоо үнгүй энэ төр ашиглуулж болж байна. Их код энэ төр эн чинь бүгдийг нээлттэй тавьж болж байна. Энэ ч одоо айгүй том үе таалгуудыг нээж өгч байгаа байхгүй хүмүүс юм. За энэ ерөнхийдөө болохоор энэ мөчийг бол ингэж нэрлээд байгаа. Энэ олон нийтийнхэн болон гэж нэрлээд байгаа. Энэ цөмийн бөмбөгийн хүчийг бол дөнгөж одоо мэдээдээс Америкийн нэгдсэн улсын дээгүүр зөвлөлт холбоот улсын хиймэл давгал явж өнгөрөөд Америкийн нэгдсэн улсын ард иргэд маш их айж балмагдаад ийм юунд орж исэн.
одоо энэ Спутник хямрал гэж ярилдаг нэг юм болж исэн. За энийг бол Спутникийн хямрал энэ төр гэж ярилдаг. За тэгвэл энэ DeepSeek R1 загвар болохоор яг олон нийтэд яг энэ зүйл шиг санагдсан байна. Одоо энэ хятадын компани зөвлөлт холбоотын энэ удаад болохоор зөвлөлт холбоот улсын оронд хятад улсын ийм одоо Спутник мөч тохиолдож байгаа байхгүй юу. Тэгээ хиймэл аюун ухаан дээр бол хятад улс ингээд үнэлгээ аврагуулж байгаа. За энэ цохилтод болохоор бүр ингээд маш том технологийн компаниуд бол эдийн засгаараа болон одоо энэ ч одоо маш их юмар ингээд охирол амсаж байгаа. Одоо энэ чинь хувьцаа нь бол тэр төрөө маш богино хугацаанд дотор ингээд огцон унаад тэгэд бүр нэлийн том болж байгаа. Тэгээ хятадын компаниуд хөрөнгө оруулах гэсэн хүмүүсийн тоо ингээд эрс нэмэгдээд ингээд хятадын компаниудыг маш их сонирхоод эхэлсэн. За энэтэй зэрэгтэй болохоор барууны тэр дундаа энэ Америкийн нэгдсэн улсын технологийн компаниудад түргэн аваад. За энэ одоо газ одоо хэдүүл илүү хөгжихгүй болохгүй мэн гээд аль хэдийн удаа дотор бол нэлийн ингэ ширүүссэн байсан тул одоо өнгөрсөн жилийн хугацаанд бол энэ чатботууд энэ барууны орнуудын хооронд нэлийн ширүүн өрсөлдөөн болоод технологийн компаниудын хувьд нэлийн том сорилт болсон байсан бол энэ жил одоо эн чинь бүр ингэ улс хоорондын ийм зүйл болоод энэ компаниудын дотроо илүү том одоо ингэж гал аваад ингээд өрсөлдөөн бол илүү ширүүссэн. За иймэрхүү одоо зүйл болж байгаа. Энэ нэг DeepSeek R1 гэдэг загвар. За энэтэй зэрэгцээ талаар барууны тэр дунд одоо Америкийн нэгдсэн улсын технологийн компаниуд нь гээд хоорондоо нэлээд юу яагаад гэсэн гэдгсэн шүү дээ. Одоо бараг л ажилчид нь бол ингээ те ажилласаа баг явахгүй баг ажиллаар хонох шахав гэж ажиллаж иж ингэж одоо энэ технологийн өрсөлдөөнийг бол одоо давж гарч байгаа. За тэгээд тэр нь л илүү ширүүсч чинь гэсэн үг шүү дээ. За энэ хиймэл аюун ухааны их кодыг нь нээлттэй тавиад за тэгээд хөгжүүлэгчд болохоор олон янзаар хөгжүүлээ төрөл бүрийн тийм загваруудыг энэ дээр нь толгууруулж ингэж хөгжүүлээд ингээ гаргаж ирсэн. Тэгээд маш их хэмжээний олон тоотой юм хиймэл аюун ухаанууд ингээ солонгорч гарч ирж байгаа. Тэрийг нь одоо ингээ нээлттэй тавьсан байгаа шүү дээ. За аль хэдийн одоо сургасан хиймэл аюун ухааны загвар гэдэг байгаа энэ open weights гэж нэрлэдэг байгаа. Одоо нэгэсэндээ тэд нар бүх одоо тэр эрчим хүчээ өгдлөө ингээд зарцуулж байгаа сургацсан энэ моделийг болохоор бас ингээ нээлттэй тавьсан, өнгөө тавьсан. За тэгээд тэрийг болохоор одоо бизнесийн байгууллагууд өөрсдөө компьютер дээр дотооддоо ингээд ашиглах боломжтой болж байгаа. Энэ бол ингээд нууцлал аюулгүй байдал одоо өгдлийн нууцлал тал дээр бол маш тийм давуу талыг олгодог ийм зүйл. За тэгээд аль хэдийн гарцсан байсан одоо тухайд бол Llama Enter гээд Meta Enter-ийн гаргасан хиймэл аюуханд байсан бас нээлттэй ийм загвар. Гэхдээ ийм жижигхэн ийм зүйлүүд байсан. За тэр Llama гэдэг загварууд болохоор тэр жижиг загварыг нь тэр том одоо түрүүний энэ DeepSeek R1 гэдэг загвараар энэ чинь маш том загвар байхгүй. Энэ загвараар ингээд сургаад тэгээд юусоо энэ жижигхэн хэрнээ маш ухаантай юм загваруудыг гаргаж ирсэн. За энийг болохоор одоо нэрх гэдэг арга гэж байгаа. Distillation гэдэг чинь одоо тийм юм жижигхэн загвар руу том одоо загварын оюун ухааныг одоо ингэж сургаж яах гэсэн. Одоо хуулж яах гэсэн үг шүү дээ. За ингээд иймэрхүү distillation аргаар бол ингээд бүр том компаниудын серверүүд дээр биш хүмүүсийн компьютер дээр хүмүүсийн гар утсан дээр ингэж ашиглах боломжтой маш жижигхэн маш ухаантай ийм хиймэл оюуханууд гарч ирэх юм боломжийг олгож байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хиймэл оюуханы ертөнцид л энэ DeepSeek R1 гарч ирээд ийм тесрэлт хийсэн. За энэ одоо ингээ кодыг уншиж үзэн одоо энэ яаж ингэж ажиллахаараа энийг илүү ажиллаад байна гэдгийг харахаар дотор нь хит одоо ийм сонирхолтой зүйлүүд байж байгаа. За хамгийн чухал одоо хамгийн ихэнд дурдах хэвээр зүйл бол энэ эргэцүүлэн бодох чадвар гэдэг зүйл. За ер нь бол энэ бүхний ардталт бол энэ эргэцүүлэн бодох буюу reasoning гэдэг энэ чадвар байсан. Хиймэл аюун ухааны энэ чадвар. За Нобелийн шагналтай эрдэмтэн Daniel Kahneman гэдэг хүн байдаг. Одоо Thinking Fast and Slow гэдэг ном бичсэн. Одоо хурдан сэтгэх, удаан сэтгэх гэдэг нэртэй юм ном байна шүү дээ. Энэ одоо хүний аюун ухаан болохоор юм хурдан болон удаан гэсэн хоёр гормоор ажилдаг гэж үтсэн байгаа. Тэр номон дээр. За тэгээд асуултанд бодохгүйгээр шууд хариулдаг юм хурдан ажилдаг ийм хэсэг байгаа. Энийг бол тэр систем 1 гэж нэрлэсэн. Одоо ийм нөхцөл тойрон нэг реакц гэлдэгдэж штэ халуун юм төрөхээр ингээд татаж матдаг. Тэрэн шиг тарих шууд ингээд хариу үйлдэлээр ингээд хариулах боломжтой ийм зүйлүүдийг бол систем 1 гэдэг байгаа тийм. Ийм яг л юм халуун зүйлээс гараа татдаг шиг. За нөгөө талд нь болохоор энэ илүү эргцүүлэн бодож хариулдаг энэ удаан ажиллагаа гэсэн юм хоёр төрлийн ажиллагаа тэрхэнд. За тэрийг бол систем 2 гэж нэрлэж байгаа. За хиймэл оюухны одоо нэргцүүлэн бодох чадвар гэдэг нь яг энэ ном дээр гарч байгаа энэ систем 2 гэж үзээд байгаа. Энэ бид нар бол ингээд толгой дотроо зарим бодлыг зарим зүйлийг хариулахдаа заавал хэсэг хугацаанд бодох хэрэгтэй байдаг тийм. Тэр зүйлийг бол одоо энэ систем 2 гэдэг. За тэгэхээр хиймэл оюун ухаан ерөөсөө энэ эргцүүлэн бодох гэдэг чадварыг бол аль хэдийн бол эзэмшсэн байсан энэ R1 гэдэг загвараас өмнө. Одоо энэ нэг OpenAI-ийн OMO гэдэг загварууд бол бүгдээрээ энэ reasoning гэдэг модель ийм гарч ирж байгаа.
За ер нь бол тооцоол талаас нь яагаад энэ эргцүүлэн бодохоор илүү ухаантай болоод байна гэдгийг нь одоо маш энгийнээр одоо тайлбарлах боломжтой байгаа юм л та тий. За тооцоол талаас нь л одоо тайлбарлаж байгаа. Одоо жижигхэн хэмэл оюуханы загвар нь болохоор цаг хугацааг ашиглаад тэгээ тооцооллоо ихсгэж байгаа гэсэн үг. Нэгэсэндээ одоо энэ маш том хэмэл оюуханыг нэг удаа ажиллуулчихсаас жижигхэн хэмэл оюуханыг олон удаа ажиллуулчих. За энэ юусоо энэ тооцоол талаасаа ингээд энэ ч тий тооцоол талаас нь харж үзэх юм бол илүү тийм жижигхэн хэмэл оюуханаар илүү том зүйлийг хийх боломжтой болж гэсэн. Тэгвэл эндээс юу харагдаж байгаа гэхээр ерөөс нь цаг хугацаа өгсөн хугацаа их л байх юм бол илүү ухаантай болоод байгаа юм биш үү гэдэг юм асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр тодорхой хэмжээнд л ингээд хариугаа гаргаад одоо орхих биш. Ерөөсөө янз бүрийн байдлаар хариулж үзээд тэр хариулснуудаа ингээд янз бүрийн байдлаар ингээд өөр болгож үзээд те тэрэн дээр одоо өөрөө эргцүүлж үзээд энэ үнэн үү худлаа юу гэд тэдрийг үнэлээд хамгийн гайгүй хариултыг нь дахиж цааш нь одоо дэлгэрүүлэх байдлаар ингээд ер нь бол ингэж юу байж эхэлсэн одоо сэтгэж эхэлсэн гэсэн. Одоо дотроо ингээд эргцүүлэн бодож эхэлсэн, reasoning хийж эхэлсэн. За ингэснээр болохоор тэр цаг хугацаа өгөөд тэр их цаг хугацаанд дотор төдий хэмжээний том одоо хэмэл оюухан шиг ажиллаж чадна гэдэг ийм зүйл гарч ирж байгаа энэ эргцүүлэх reasoning гэдэг энэ зүйлээс бол энэ тэгэхээр айгүй тийм чухал ойлголт байгаа юм л да. Тэгэд энэ одоо энэ OpenAI болохоор өмнө энийг гаргацсан байсан шүү дээ. Ийм зүйл угаасаа байсан шүү дээ. Тэгээ энэ R1-ийнх нь яг юугаараа ялгаатай гэж гэдэг ийм асуулт гарч ирнэ. За тэгсэн чинь энийг сурах арга барил дээр арай өөр. За жишээлбэл DeepSeek R1-ыг болохоор одоо энэ сурах арга барилын илүү бүтээлчээр илүү тийм гоёор ашигласан байна. За OpenAI дээр байсан тэр модель нь PPO гэдэг тийм сургалтын одоо арга ашигладаг. За тэр нь болохоор илүү ухаантай маш том ийм хэмэл оюуханы загвар тавьж агаад нөгөө нэг хэмэл оюуханы загвар ингээд сургадаг ийм зүйлс. Нэгээс нь нөгөө том хэмэл оюухан одоо манай энэ жижиг хэмэл оюуханыг бодож сургадаг гэсэн үг. За чи ингэж бодох хэвээр, тэгж бодох хэвээр шүү гэж ингэж сургаж ирсэн. За тэгвэл DeepSeek R1-ийг нь яаж хийсэн бэ гэхээр яг түрүү хийсэн шиг арай өөр аргаар бодож сэтгэж байгаа. За одоо жишээлбэл нэг удаа одоо ингээд эргцүүлэл гаргаад за тэгээд хамгийн боломжит эргцүүллүүдийг сонгодог. Одоо нэг зүйл дээр маш олон юм эргцүүлэг одоо reasoning хийж байна. За тэднээс хамгийн боломжит эргцүүлгийг ингээд сонгодог юм хэмэл аюухан хийж байгаа. Энэ бол энэ бодол нь хамгийн одоо зүгээр зүг бодол байна. Энэ бодлыг цааш нь өргөлжлүүлээгээд тэрийг дахиад илүү олон одоо ингэж юу зэрэг одоо ингэж эргцүүл байдлаар ингэж хийж агаад ингээ үнэлээд иймэрхүү байдлаар өөрөөгөө ингэж сургадаг ийм хэмэл оюухан хийсэн ба DeepSeek R1. За энүүгээр болохоор одоо маш юм онцлог. Энэ нь бол одоо ийм илүү том ийм хэмэл оюухан шаардаад байхгүй. Яг жижигхэн байдлаар ингээд сургачиж болдог. Одоо нэгэсэндээ өөрийг нь өөрөөр нь сургачиж болдог юм арга болохоор энэ маш бага зардлаар ингээд маш хурдан ийм үр дүнд хүрчиж байгаа ийм гайхалтай зүйл болж байгаа. Тэгээд тэр яг адилхан ийм хэмэл оюухан гаргаад ирж штеп гайхалтай. За тэгээд өөр нэг сонирхолтой юм болохоор энэ mixture of experts гэдэг арга байна. Тэр одоо өөрсдийнхөө тэр чин загварыг ингээд пейпер болоод гаргацсан байгаа ш тэрийг ингээд нээлттэй тавьчихсан. Тэгээ тэрэн дээрс харахаар энэ mixture of expert гэдэг энэ арга нь болохоор энэ DeepSeek R1-ийн нэлээд том одоо юу сонирхол татчих. За өөрөө болохоор энэ чинь 671 тэрбум параметртэй ийм үлэмж том хэмжээний загвар байхгүй. Маш аврах том хэмжээний ийм загвар. Гэхдээ энэ загвар болохоор одоо ингээд токен болгон дээр 37 тэрбум параметрыг ашигладаг. Нэгэсэндээ 671 тэрбум параметр нь юусоо ихэнх нь ашиглахдаггүй 37 тэрбумхан л маш жижиг маш бага хэмжээнд ажилтдаг гэсэн үг. За тэгэхээр илүү одоо хөнгөн ажилтдаг гэсэн үг. Маш том хэмжээтэй юм загвар юм бижээж маш юм хөнгөн ажиллагаат. За энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ параметр дотор нь одоо тэр ашиглагдахгүй байгаа параметрууд дотор юу байгаа даа гэдэг тэр дотор ерөөсөө юм эксперт системүүд bijдэг. Одоо энэ хэмэл оюухан анх гарч ирэл эксперт системүүд ингэ сургагдаад одоо яг тухайн ажлаа бол бүр хинч одоо гүйцэхэргүй маш сайн хийдэг ийм эксперт системүүд хэмэл оюуханаар ингэ сургачдаг байсан. Дээр үед тэгвэл одоо яг энд тухайн ажлыг яг тэгж хийж сургасан ийм төрөл бүрийн ажлуудыг хийж чаддаг эксперт системүүд энэ дотор байж гэнэ гэсэн үг. Тэгээд тэндээсээ нөгөө нэг хэмэл оюухан маань алийг нь ашиглах уу гэдэг өөрөөр ашиглаад ингээд илүү одоо ухаантай үр дүнд гэж хүрч чаддаг ийм аргыг ашигласан байгаа mixture of expert гэдэг юм арга. За ямар ч хэлсэн энэ юуны хувьд бол DeepSeek R1 гэдэг зүйл бол ерөөсөө энэ оныг эхлүүлсэн. За тэгээд
энэ оныг эхлүүлсэн энэ зүйлүүд донд хамгийн чухал юм нь бол энэ авж үлдэх зүйл нь reasoning гэдэг энэ зүйл байж байгаа. Сэтгэн бодох гэдэг үг шүү дээ. Хиймэл оюухнууд сэтгэн бодож чаддаг болсноор илүү их одоо том асуултанд хариулах чадамжтай болж байна. Илүү жижигхэн компьютер дээр одоо цаг хугацааг нь илүү ахиух өгөөд тэгээд ингээд илүү сайн одоо хариултанд хүрэх боломжтой гэдгийг харуулснараа маш тийм онцлог юм зүйл байж байгаа. За энэ дараа нь болохоор ярих зүйл нь агентууд гэж байгаа хиймэл оюухан одоо програм функц ашиглаж сурснаар болохоор ерөнхийдөө бол ингээд нэг багаж ашиглаж сурж байгаатай адилхан гэсэн. Хүн одоо багаж ашиглаж сурж байгаатай адилхан. Одоо нөгөө нэг зөвхөн чаталдаг байсан, зөвхөн одоо энэ код өчтдөг байсан хиймэл оюуханууд чинь өөрсдөө энэ функц дуудаж ажиллаж компьютерийн програмыг дуудаж ажиллах юм чадвартай болж байгаа. За ийм чадвартай болсноор болохоор одоо ерөөсөө өөрийнхөө хариултад бол энэ өөрийнхөө програмуудыг ашиглаад ингээ явчих чадвартай болсон. Энийг бол ерөөсөө агент гэдэг. Энэ агент бол өөрөө ийм багажуудыг ашиглаж чаддаг ийм л одоо хиймэл оюухан гэсэн. За жишээлбэл веб хүчээр одоо ингээ суулснараа интернетээс хайлт хийгээд эхэлж байгаа. Өмнө нь болохоор манай одоо хиймэл оюухан 2023 оныхоор л одоо сурцсан байгаа шүү. Гэт ингээд тэр оны өгдлөөр хязгаарлагдчихдаг байсан бол одоо энэ удаад яаж ийм гэхээр өөрөө интернетээс хайлт хийгээд тэр интернетээс гарч ирсэн одоо илэрцүүдээ бүгдээр ингээд өөрөө уншиж ойлгоод тэгээ хариултаа өгдөг болсон. Инхээр ерөөсөө цаг хугацаа хэдэн он сургагдсан моделийг намайг болчихж байгаа. За тэгээд нөгөө талаас одоо энэ цаг агаар ч юм уу тий одоо энэ орчин цагийн мэдээлэл гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйлүүдийг бол хиймэл оюухан өөрөө ингээд интернетээс хайгаад болчдаг. Өөрөө ингээд дэлгээд уншичдаг. Ингээ ойлгочдөг юм болцсон. За тэгээд өмнө зөвхөн одоо энэ сургагдсан өгдлийн сар хүрээ болын цаг хугацаагаар асуултын хариултыг одоо хязгаарладаг байсан. За энэ үйлдвэрлэлийн системүүд гэж байгаа. Одоо энэ үйлдвэрлэлийн системч одоо юу гэдэг Windows, macOS одоо бидний гар утсан дээрх одоо тий Android, iOS гэдэг ч юм. Энэ үйлдвэрлэлийн системүүд universal одоо action гэдэг юм гараад ирсэн. За universal action гэдэг бол ерөөсөө гар утсан дээр ийм цоошин давхар нэмчихэж байгаа. Дэлгэцийн нааталт ийм давхар нэмчихэж гэсэн. Тэр давхар нь болохоор дэлгэцийн аль хэсэг дээр дарж чадна, дэлгэцийг тэр чигт нь харж чаддаг ийм одоо давхар нэмчихэж байгаа. Тэгээ дээрэс нь утасны бүх функцүүдийг дуудаж чаддаг. За тэгэхээр энийг одоо нэг агент систем маань бүгдээр ингэ ашиглаж сурснаар болохоор тухайн үйлдвэрлэлийн системийг одоо ашиглах боломжтой болж байгаа. Одоо юу гэдэг файл хайж болно те эсвэл системийн тохиргоо хийж болно. Програм хангамжийг одоо хөгжүүлэлтийн тест энэ хийж болно. Жишээлбэл ийм гар утасны аппликейшн хийж байгаа тохиолдолд тэрийг тестлэн чинь энэ төр үзэж болох боломжтой болно. За тэгээд дээрээс нь болохоор MCP гэдэг нэг зөвлөлт гарч ирсэн. Ерөнхийдөө энэ агентууд бол ганцаараа ажиллахгүй дандаа ингээ хоорондоо нэгдэж нийлж ажиллах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд MCP гэдэг ийм сервер гарч ирээд тэр нь бол агентууд хоорондоо ингэж ярилцдаг ийм протокол байхгүй. За тэгээд энэ агентууд хоорондоо ярилцдаг энэ протоколын дагуу агентууд хоорондоо нэг ажил дээр одоо нэг асуудал дээр олон агентууд нэгэн зэрэг ажиллах ингээ боломжтой болж байгаа. За тэр нэгэн төлөвлөгөө гаргаад нэгэн зураг зураад гэдэг ч юм уу. Ингээд цаашаа ажиллах боломжтой. За ийм гайхалтай зүйлүүд бол ингээ гарч ирж байгаа. За тэгээд одоо энэ хүн хэлбэртэй роботууд агент системтэй холбогдох юм бол нөгөө нэг юу хүчин л одоо тий функцүүдийг дууж ажиллаж байгаа шиг гарыг өрг нүдийг ингэж онгойлго гэдэг ч юм уу тий нүдийг хаа гэдэг ч юм. За иймэрхүү байдлаар тэр хиймэл оюухан одоо хүн хэлбэртэй роботыг бол өдөртөх боломжтой одоо агент систем цаанаа л ажиллаад эхэлж байна гэсэн. За нэг иймэрхүү гайхалтай зүйлүүд болсон. За эрчим хүчний хөгжсөн ер нь бол ингээ яриад их юм бол маш их зүйлүүд ингээ болж өнгөрсөн байна. Ямар ч сан хамгийн одоо миний онцлог хүсэж байгаа зүйл бол энэ бодох хэрэгцүүлэх гэдэг зүйл дээрэс нь DeepSeek-ийн одоо тэр шинээр сургасан энэ аргачлалууд маш ингээд бүтээлчээр ингээд сургаж эхэлсэн энэ аргачлал маш их тийм энэ оныг бол эхлүүлсэн. За энэ шигээ бас маш чухал юм ололт байлаа гэж одоо энэ дугаар дээр дурдлаа. За баярлалаа. Энэ удаагийн мэдээ ингээд дууслаа. Энэ оны одоо ингээд бас галуу шоу ингээд дуусч байна. Ирэх ондоо дахин уулзцаая. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй,
Монголд ялах болтугай.